За 10 дугаар бодлого үү? 10 дугаар бодлого геометри бодлого байна. А вариант 10. Адил хажууд ABC гурванчны ABC адил хажууд толгойг 8. А сүүлийн үнц нь 30 градус буюу 6-ны пи бол гурванчны толгой болох ёстой. За эндээс энэ бол ABC энэ дээр байх юм тийм ээ. ABC гурванчны энэ 8 энэ 6-ны пи гэж 30 градус шүү дээ. За тавга гэдэг бол ер нь ийм байна. А, Б, үчин, Б, С хоёр талын үржүүр тэдгээрийн хооронд хүнцгийн за биеийг P гэж хооронд хүнцгийн синусыг үржүүлээ хоёр тал. За энэ бол өөрсдөө толгой олонний тал байна. Эндээс энэ 30 градус. Энэ 30 градус гэж адил хажууд учраас сүүлийн үнцүүд хэцүү буюу 30 градус болно. Тэр нэг 60 градус чинь сүүлийн үнцгүй биш орой үнцгүй буюу P 120 градус болох гэсэн. Нийт 180 градус байхаас энэ хоёрыг 60-аас хэсчих юм 120 градус. За түүнээс AB цэвэрлэн 48-ыг үржүүлнэ. Үржил синус 120 градус шүү дээ. Хуваах нь. За ингээд 4.32 гэрнэс үнэ 32-ыг үржил. Синус 120 градус гэдэг чинь 2-ны язгуурын 3 байдаг. 2-ны язгуурын 3 байдаг. За тэрнээс хураагаад байгаа 16 язгуурын 3 бол манай гурванчны талбай болж таарлаа. 16 язгуурын 3 ба за А2-ны 16 язгуурын 3 юу С зөв хэлэх байж байгаа. За одоо нөгөө 3 хөлбөрөл зөвхөн 5 өрсөлдөв. За Б-ийн 10. Б-ийн 10 болгон дээр үлээсэн. А, Б, С тэнцүү 6. Сүүлийн үнцгэн 6-ны пи хэвээр. Тэгвэл S талбай гэдэг үг байна. 6 үржих синус энэ 30-60 гэдэг чинь энэ 30-30 чинь нэг чинь бас юу гэсэн үг шүү дээ. Яг 6-ны пи 6-ны хоёр адилхан юм чи. А энэ яг 120-аас синус 120-аас 20-ны язгуурын 3 байна. 20-ны язгуурын 3 баах юм байна. За энэ хэрэг яг 9 язгуурын дор 3. 9 язгуурын 3 бидний хариу байгаа. Тэгээ B хөлбөрийн 9 язгуурын 3 гэж чинь зөв хариулт бас B болж тарж байна. Зөв хариулт B. За C-ийн 10 дээр за C-ийн 10 өгөгдөл нь бол бас A, B, C хоёрыг 11 зургаар өөрчилчих тийм ээ. Сүүлийн үзүүлэн адилхан яг 6-ны пи бол талбай болж байна. За талбай болоход бид нэг хэсэг үү. 10 үржих нөөс синус 120-аас 20-ны язгуурын 3 хуваах нь 25 язгуурын 3 гэдэг бол манай талбай байна. 25 язгуурын 3 манай талбай буюу өчтдийн хариулт болж байна. А энэ сүүлчийн бодлогуудаа яг ийм зургууд. Тэгээд энэ дээр зөвхөн тэнцүү буюу хоёр хажуу талд адил хажуунууд бол уртууд өөрчлөгдсөн юм. Өснөө хэвээр. За D-ийн 10. D-ийн 10 бодлого гэдэг ба. За A, B, C 12 гэж өөрчлөгдсөн байна. А сүүлийн үндсэн 6-ны пи хэвээр. За энэс нэг талбай болохгүй 12 үржих 2-ны язгуурын 3 буюу синус 60 градус. Синус 120 градус. Тэгээд хуваах нь. За тэгэхээр 36 язгуурын дор 3. 36 язгуурын 3 гэсэн талбай болж байгаа учраас зөв хариулт нь Е болж таарлаа. За энэ бол яг тэгэхээр хоёр тал түүний хооронд хүнцгийн синусийн үржүүрийн хасаа өөрчлөлт талбай болдог томьёог энэ дөрвөн болгон дээр ашиглалаа. За ингээд 10 дугаар бодлогын бодолд дуусч байна.